Ер нь дугаа аваад тахаар ингээд тисээд тахаар бүр арай л давраад байна. Тэгээ манайхаа ерөөсөө ингээд нэг жоо инфлюенсер маягийн ч юм уу тэгээ нэг юм олны дагуулдаг нөхдүүд нь ихэнх нь яагаад ийм битгч юм бэ? Тэ? Ойлгомжтой шинжлэх ухааны А байхгүй, Б байхгүй зүгээр л юм суур ойлголтгүй малууд ингээд хар маацаа скамерд штэ. Тийм ээ. Яг уу юм уу тоохгүй гэж болно. Тэгсэн санаандгүй ингээд нөгөө фэйсбүүк дээр гараад ирлээ. Яаж скамдаад байна вэ гэхээр за энэ нөхрийн нүүр царайг нь харуулмаар эдрийг сурчилж яах юм те. Хүний бие бол 36 градусын гэдэг. Амар орсон хоол бол хотоодын дотор 6-аас 8 цагийн турш байлдаг. Тэрнээсээ цаашаага одоо нарийн бүтээн бүтцээр. За нэгдүгээр хүний биед орсон 6-аас 8 цаг хотоод байдаг биш ээ. Юу орж ирсэн хамаарна. Нүүр сус тийм ээ. Ер нь ногооны төрлийн юмнууд бол ихэнх нь ходоодод нэг боловсруулахдаггүй 30 минут цагийн дараа альцын цаашаа явчихна. Нүүр сус өндөртэй боловсруулсан нүүрсүүд бол 30 минутанд ер нь шууд цус руу орчихно. Ходоод бараг шаардахгүйгээс ажилтгачгүй ходоодын зорилгоогоос нүүр сусан дээр нэг тийм үүрэг байхгүй. Нарийн гэж бүдүүн гэсэн дээр илүү ажил гаргадгийг. Цаашаа нэгдүгээр худлаа ирсэн юм шүү. Цааш нь бид нэр итгэж байгаа зүйлээ байрладаг. Тэрнээсээ цаашаага одоо нарийн бүтээн бүтцээр дамжаад боловсруулалтууд явдаг. Тэгэхээр бид нэр итгэж байгаа зүйлээ 37 градусын хэмжээ энэ бол нөгөө тасгааны температураас илүү дулаан орчин гэсэн үг шүү дээ. 6-аас 8 цаг ингээд байлгаад одоо юу болох нь гэдгийг харж төсөөлөх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо хүмүүс ярьдаг шүү дээ. Чансан махыг за дахиад бодлоо ярьчих. Хүний биеийн температур яг ер нь хэлбэлцдэг. Захын эсгүүдээр 34 35 тач байж болно тийм ээ. Бүр халуурсууд өссөн ч болно 37 8 ч хүрдэг. За тэр яг хүний ходоод нь тийм температуртай байдаг гэсэн юм. Үгүй. Хүний ходоодын температур нэлээд өндөр болдог, өсөгдөг зориуд тийм ээ. Хүчил ялангуяа нэлээд хүчлэг орчин бий болдог. Тэгэхээр энэ дээр бол температур подличихгүй угаасаа хамаг нэм бактерийг сайн эрүүл ходоодтой хүн бол дадлаад устгахчихна. За цааш. шууд битээ хортой шүү надад чинь ингээд. Тэгэхээр ходоод нь дотор орсон ороод толгойн цаг болж байгаа одоо махыг яах юм бэ? Чи харахгүй байгаа болохоос яг ялгаагүй. Тэгээд одоо явцарч муудаад одоо тэр нөгөө хөхөр метана ялгаруулаад дотоос ордуулаад байгаа гэсэн үг байхгүй. Бас нэг юм яриа. Хөхөр метана ялгаруулдаг нэ мах. Ёо нооши скамар шүү. За иймэрхүү мангар тэнэг юмнуудыг битгий дагаад даглаац ингээд юмд нь шууд итгээд скам дуулаад тэгээд дагаж явж байгаад үхвээ. Ингэж 36 хөхөр метан махнаас барыг ялгарахгүй. Үхрийн зүгээр унгахтаа бид нар унгахтаа яг хөхөр метан ялгаруулдаг. Тэр чинь махтаа ямар ч хамаахгүй цаа. Тэгээд энэ хүнд биш тэгээд ходоодны үйл ажиллагаа, эрүүл мэнд, за тэгээд хим физикийн суур ойлголт алга заяа. Эсвэл байгаа ч гэсэн зориуд худлаа ярьдаг, худлаа шадаг гарах. За юу гэсэн үг вэ гэхээр хүний ходоод биш тэгээд за пепсин, янз бүрийн энзимүүд хамгийн гол нь штэ одоо хайдрохлорик асид гэдэг байгаа юм тийм. Ходоодны хүчил гэж байгаа. Хүчлээс гадна олон янз энзим байгаа. Нэмэлт пепсин одоо бодисууд байгаа. Эдгээр маань яадаг вэ? Протеин, өөх досыг ер нь бол задлагаа. Өөх досыг яг уу цаашаа цөс ингээд өргөлөөр задлаа явна. Гэхдээ үндсэн задлах одоо процесс нь явагдана гэсэн протеинтэй өөх достой хоол олж юм. Нүүрс усан дээр ч гэсэн ингээд тэр чинь хэрвээ дан нүүрс ус биш л бол тэр чинь ойрхон. Дан нүүрс ус хэлсэн шүү дээ. Задлагаад угаасаа алга болчихно. 6-аас 8 цаг 30 хэдэн температур байна гэдэг ямар ч үндэслэл байхгүй. Тийм шинжлэх ухааны ойлголт ч байхгүй. Практик дээр ч тийм байх боломжгүй байхгүй. Протеин өөх дос бол ингээд богино хугацаанд задраад цаашаа одоо нарийн гиз бүдүүн гиз рүүгээ ингээд цус рүүгээ дараагийн үйл ажиллагаа явчихсан. Ингээд бол за цааш нь сонсъё. Ямарсан сонсоод дуусгаадахын ёо галзуу солиотой хүмүүсийг яйдаа. өвчлөл байдаг гэж. Энэ болохоор доктор эзэн зүйл нь ингээ муудаад одоо ингээд халуун газар удаачвал битээ хортой шүү надад чинь ингээд. Тэгэхээр ходоод нь дотор орсон ороод толгойн цаг болж байгаа одоо махыг яах юм бэ? Чи харахгүй байгаа болохоос яг ялгаагүй. Тэгээд одоо ялзарч муудаад одоо нөгөө
одоо найз ороод дотоос ордуулаад байгаа гэсэн үг байна. Бас нэг юм яриа гэдэг чинь хүн төрөлхтөн бол багасандаа ороод өөрчлөлт яа. Ханаас сонсож имийн ярьж өгсөн юм болов. дотоос ордуулаад байгаа гэсэн үг байна. Тэгэхээр бид нэр одоо яах ёстой вэ гэхээр идэвхж байгаа зүйлээ 37 градус 5-6 цаг ингээд байлгасны дараа юу болох вэ гэдгийг өсөж хараад тэгээд айгүй болоод идчих хэрэгтэй гэсэн үг байна. Тэгэхээр бид нэр ингэж ийм ойлголцоотойгоор одоо хүснийхээ зүйлийг өөрөөр харж сураад одоо бодол ухамсар итгэл үнэмшлээ өөрчлөөд одоо эрүүл мэндийн анхаарах хэрэгтэй цаг үе болсон шүү гэдгийг сануулж хэлье. За. Ийм нэг мэдрэл дурах байна. Одоо энэ дээр харж байгаа хэрэгтэй. Энэ хүн ямар хөгжиж цөмийн технологийн докторант гэж байгаа юм заяа. Цөмийн технологи хим физикийн суур сайтай докторант бүр мэрэгжилтэй юм байх боломжгүй. Энэ бол нэг бол худлаа, нэг бол энэ нэг хогийн диплом худалж авсан баг, эсвэл нэгээ сургаггүй, тийм ээ, одоо юу гэдэг шашны нэг сургууль сурсан баг мэдэхгүй байна. За хэсүүд эмнэлгийн физикчээр ажиллаж байсан гэж байна. Физикчээр шүү дээ. Яа, эсвэл зөвхөн физик тодорхой хэмжээ мэддэг болохоор хим, одоо биолог ингээ бус тийм хайцсан байж магадгүй. Эсвэл зориуд яг хөө скандал худлаа яриа яваад байна л та. Тэгээд олон улс суралцсан гэж байгаа. Ямар улсад юу сурсан юм мэдэхгүй. Энэ бол худлаа гэж бодож байна. Үнэн байлаа ч энэ бол эргэлзээтэй. Ямар сургууль, ямар мэрэгчлэр, ямар зэрэг хаасан тэрийг огт бичээгүй. За, нарны бясалгал за энэ хараа. Нөгөө нарны бясалгал агаарын олтон. Тэгээ нөгөөдгийг хараа. Энэ хараа ийм коучуд аяг байна. Квант Ховс гэж байгаа байхгүй. Ховс квант тэгсэн матриц зэрэг нэг идүүнг ашигладаг нэг юм текст цэдэлчихсэн. Өөртөө ямар ч итгэлгүй ярьж байгаа юм а ч ойлгодоггүй юм скам хийдэг дуракууд байна. Зүгээр мэдгүй одоо ямар зорилготой нэг юм зарах бах эсвэл нэг баахан амтнд дагуулж яваад тийм ээ өсгөж алах бах. Тийм ээ яг ийм кейсүүд Америк гарч ирсэн. Ялангуяа 60-аад оны ихээр баруун Америкт нэг Бритариан гэдэг нэг юм калтууд гарч ирсэн байхгүй юу? Одоо буруу урсгал ном, буруу номын урсгал буюу тэ шашны буруу урсгал. Тэгээ нөхдүүд яасан гэсэн чинь ингээд хянаад ингээ хараад байсан чинь ер нь бол ингээд олон 10 хүн өгсөн. Ойлгож байна уу? Тэр Бритариан гэдэг нэрийг дагаж явсан, араас нь дагаж явсан чигнээсээ итгээд юу ч идэхгүй нар сайлх тийм ээ одоо нэг агаараар хооллоод ингээд бие нөхөн сэргээ болчдгийм байна гэж ойлгоод нөхдүүд тэгээд баахан амтны аминд хүрсэн, эрүүл мэндэд хүрсэн, булчин масаа алдсан, зарим нь амнаас алдсан. Энэ бодтой шүү Google дээр тэр Бритариан дэц гэдэг юм уу хараа 60-70. Тиймэрхүү гүрүү гарууд байсан юм аа. Тэгээд тэр нь яасан Америк, Европ хөгжилтэй орнууд ингээд гайгүй өсч хөгжөөд ирсэн чи тэрийг ойлгоод хамаг ил болгоцсон байхгүй юу? Яасан зүгээр ингээд дагаа сурвалжлаа явжсэн чи шөнийн цагаар Макдоналдс дээр орж юм идж байгаа баригдсан байхгүй юу? Ер нь бол за тэрэнд өөрчлөлт. Тэгээ ийм нөхдүүд байна. За тэгээ эдгээр яасан байх нь вэ? Тэгээ баруун Европ, Америкийн тэр хөгжилтэй улсуудад ингээ явхаа байгаад баригдаад тийм ээ энэ хогийн скамрууд тэгээ эсвэл тэнийг дагж байгаа тийм ээ сохроор итгэдэг тэнэг хүмүүс биш үү хөөх юм тий одоо мэдлэг мэдээлгүйгээс болоод ингээ тархиа угаалгах чинь харамсалтай. Энэ хүмүүс яасан бэ гэхээр тэгээ дагаад ингээд одоо энэ Азийн болон ер нь бол энэ ядуу буурай улсууд руу Вьетнам, Таиландаар ингээд хөгжсөн байхгүй. Одоо байгаа тэр яваар явж байгаа заяа. Дандаа нэг арлын ядуу улсуудаар явдгийг. Манайд бас сүүлийн үед орж ирээд энэ Бритариан гинүү одоо юу гэдэг нь нөгөө квант моант гэсэн тий. Юун квант физикийн суурь болдог хим физикийн ойлголт байхгүй малууд байдаг заяа бүгдээр. Тэгээд тэрийгээ сүнсний орон моронгоос солиороо. За одоо яа их хэвдээ тэгээд хүн гай болохгүй одоо хамаалагч шүү дээ. Энд бол гай болоод байгаа байхгүй. Мах хүний бие тийм ээ 6-аас 8 цаг бүр ходоод нь жиштэй бүр ингээд задрахгүй байгаад 36-аас 37 градус хийж байгаа шүү бүгд тудлаа заяа. Тийм ямар ч ойлголт байхгүй. Наацхийн Google, наацхийн унших чадваргүй юм хүмүүс л итгэнэ. За тэгээ яасан бахна. Тэгээд ийм нэг шал худлаа. За би бол өөрийгөө шууд хэлж чадна. Би Муйсийн мэдээлэл технологийн сургууль төгссөн бакалавр зэрэгтэй хим физик математикийн гүнзгийрүүлсэн мэдээллийн бишээ китем одоо тийсэн гэсэн үг шүү дээ. Техникийн сургууль китемсийн лицейг бас төгссөн юм л хүн. Тэгээд мэдээлэл технологи болон инженер чиглэлээр мэргэсэн одоо судлаад явж байгаа. Энэ хүн дээр бол би эргэлзэж байгаа ямар сургуулийн төгссөн ямар юм ч бас мэдхгүй. За энэ байтугай хүмүүс байгаа. Энэ хүн дээр нь бол төвлөрүүд хэрэггүй. За тэгээд шулуух хэлье. Одоо энэ шүү дээ мах эдэр чинь хүний бие угаасаа энэ зэргийг хангалттай зохицуулаад цөсөөрөө нойруулчихаагаараа илгээрээ тийм ээ энийг задлаад шингээгээд ер нь бол яг цэвэр мах би боловсруулсан мах хэрэггүй шүү. Цэвэр мах, холцгүй мах тийм ээ эдгээрийг бол эрүүл хүн бол
Тэгээд яг гахаа махныг хамгийн удаан нэг жоохон 4-5 цаг болт юм. Бусдаар бол 2-3 цагт бүгдийг хангалттай шингээгээд задлаад тэгээд хүний бие бүр хэрэлцдэг. Тийм учраас карнивор урьж байгаа буюу одоо цэвэр мах иддэг, урт хугацаанд барьж байгаа ийм хүмүүс яадаг вэ гэхлээр за түрүүсэн шүү дээ энэ температур нь чухлаа хүний биед тэгээ шингэхгүй тэгж уддаг гэдэг ч ойлголт байхгүй. Бүр ходоодын хүчлээ им уугаа дарцсан тийм ээ. Одоо PPI гэдэг юм уу те протон помп инхибитор энэ төр хийдэг эсвэл антибиотик хэрэглэснээс болоод юу гэдэг тийм ингээд хоол ходоодын шингэх чадваргүй болчихсон дотор идэрхсэн системийн ингээд гэмтэл хүн гэмтэлд орчоогүй бол мах өөх энэ бортын шингээн гэдэг чинь зүгээр л хүний бие цаанаасаа байглаасаа өгсөн хим физикийн банга борчоос واخгүй энийг хийж ядах юм байхгүй. За дахиад за яг энэ худлаа ярьж байгаа шинжлэх ухааны аач байхгүй яг хүн төрөгдүүлээд ингээ гай болж байгаа энэ овшнууд байна. За энэ хүмүүст биш үү? Хэрвээ энэ хүмүүс үнэхээр өөртөө ихтэй байгаа бол шинжлэх ухаанаар хэмжээд өөрсдөө нотлоод өгч. Одоогоор нэг ч нотлсон хүн байхгүй дандаа амаар явдаг. Тийм ээ ингээ хаалттай колт хэлбэрээр явдаг, ядуу орнуудаар явдаг ийм л золби юмнууд. За тэгээ хэлчихье. Айгу амархан. Тийм ээ. Одоо юу гэдэг миний хэлж байгаа үүсгэж байгаа эсвэл ингээд Британий үнэ ингээ хэдэн сар хэдэн жилээр ингээ юу ч идэхгүй мөртлөө тийм ээ. Биеийн муудахгүй, булчингийн масаа алдахгүй, биеийн бүтсэнд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр амьдрч болно гэж үзчихвэл хамтдаа хэмжээ. Тийм ээ? Миний овс дээр өнөө тэдний овс хамаагүй. Гол нь ингээд яг хянах, тийм ээ, хяналтын хүнтэй, хажуудаа ажиглагчтай 24/7 лайв камер тавьж байгаад хийж үзье. Би мацаг барий, тийм ээ, урт хугацааны 7 хоног 14 хамаагүй хий. Тийм ээ, бэлдэж байгаа сайхан гусъя. Надад ядах юм байхгүй. Гэхдээ тэний цаана үнэхээр би чинь юу ч алдахгүй байна уу, тийм ээ? Усаа алдж гин үү, протеиноо алдж гин үү, өөхөн идэн задарч гин үү, тийм ээ? Чин хаягдж гин үү, нэмэгдэж гин үү, үзье. Би бол хаягдна гэдэг зүгээр шүү дээ. Харьцангуй байлаа яаж өөхөн идэн задран за, яаж өөхөн идэ хэрэглээд кетон үсээд наад захын тийм ээ? Одоо юу гэдгийг өөхөө задлж идэх процесс явагдана. Хамгийн сайндаа ярьж муудаа ярих юм бол тийм ээ? Биеийн муудна, ядан, суйлдэн, үлсэн хэрэг одоо мацагийг сураагүй шүү дээ. Тэгээд дээрээс нэмээд мацагийг сурсан байсан ч гэсэн би чи ангалтай атопис одоо юу гэдэг нөгөө өөхөн ид тийм ээ гадар өөх байхгүй бол тийм ээ хэрэглэх өөх байхгүй бол яг нь булчин идээ задлж иднэ. Өөрийнхөө эдсийг задлж иднэ. Ойлгож байна. Өөрийгөө ингэж идэж эхэлнэ хүн. Тэр яг сайн талч байгаа муу талч байгаа. Тэрийг бол ингээ биеийн бүтцийг хэмжчин, цусны шинжилгээ авчин ингээд ихэнх үед нь явцын дунд нь төсөөлт нь үдчихэ. Агаагүй л хүрээ дээрээ одоо ингээд нэг худлаа шашин шиг сони юм яриад худлаа өмгөөлөөл тэгээд нэг ингээд тийм ээ одоо итгэх албагүй малгүй бишээ хэдүүлээ одоо шинжлэх ухаан монголоор дуустдаг байж болохгүй шүү дээ хэдүүлээ яг шинжлэх ухаан руугаа жоох явъя заяа хэмжээ нотлыг үзье окей. За иймэрхүү лалрын хогийн тийм ээ олон хүн гайвуулж байгаа шүү. Олон хүний эрүүл мэндээр тоглож байгаа юм лалрын ухаан тэр ярьсан сүнсний онол ярьсан за тэдэн дүүрцээ. Хамгийн гол нь ингэж тийм ээ тэр нэг веганы одоо юу гэх бүх веган тийм шүү. Хуучны веганууд тийм ээ нэг юм ном дээр бичсэн байдаг байхгүй юу. Бүдүүн гисэнд очиод юу гэдэг эсвэл ходоод нь тийм ээ мах ингээ ялцардаг хордуулдаг нэг ямар ч үндэслэл байхгүй зүгээр ингээд амныхоо жоо буурсан тийм нэг текст үү. Тэрийг ярьдаг одоо юм нэг аюурвед ч юм уу одоо нэг веганы нөхдөд байгаа заяа бүгдээрээ биш шүү. Тэрийг ярьдаг дуракууд бол болоороо заяа. Окей. Шинжлэх ухаанаар нотлцоод болно шүү дээ. Одоо дээдэлж байгаа занж үнэндээ бол зөв CT scan аваад хоол эцсийн дараа 2 цагийн дараа юу болж юм чинь тэгээл гараад байна заяа. Тэгэхээр ингээд нэг хөгжилгүй ядуу буурай тэнгээр нь далиндуулж хүмүүсийг бити хорлоод байгаа чи малнуудаа. Окей. Жинхэнэ мацаг тийм ээ. Яг махан хүмүүсээ шимжиж олж авъя тийм ээ. Яг эрүүл байгалийн хүмүүсээ шимжиж олж авъя. Мөн яг мацгийг зөв эрүүлэр тийм ээ. Эрүүлчих зорилгоор яаж хийдэг юм бэ гэдгийг мэдмээр байвал сургалтын суугаарай. Сургалтын мэдээлэл авал комментээр нэг гэж бичээрэй. Энэ нөхөрч чулуу хэлгээд бол би ялцын коммент хэлсэн байгаа. 7-30 хоног хамтдаа вакуум орчинд байгаад гадны хяналттай тийм ээ бүх үзүүлэлтээ хянаад биеийн бүтэц, жин, ус, протеин, мас тийм ээ ясны бүтэц тэгээд дээрэс нь цусны шинжилгээнүүд өгөөд эрүүл мэндийн дата цуглуулах зорилгоор тийм ээ фитнес вач зүгээд бүтэн сар огт нэг газараас гарахгүй манай студиэр исэн ч болно сая ойлгосноо. Тэгээд хяналттай гэрчтэй ингээд
шинжлэх ухааны үндэстэйгээр тулж болно. Чамаа ингэж чадахгүй чи мэдж байгаа. Ой, хөлөг скамер мэн заяа. Угаасаа дэлхийд наадах чинь тэрийг зөвшөөрсөн хүн байхгүй. Заяа, бүгдээрээ баригддгийг. Тэгсэн сая би комментээр асуусан чи юу гэнэ? Оо, туршиг гэж бодож 100-аас хиймийг нэ. Чадахгүй худлаа скамер байхгүй. Амаараа ингээ хүн хөлөгтэй сурцсан. Чамтай лайв хийгээ, чамтай хамт суугаад чамаа рекламадад би яах вэ? Чамд атаач байхгүй, мэдээлж байхгүй, хинжээ гэсэн чи зөвшөөрөхгүй байхгүй юу? Чадахгүй. Заяа. Ой, гол нь хүн амьд гай уулж заяа худлаа юм ярина. Зориуд эсвэл анхаарал татах гэж юм новшин юм ярьдаг баг. Заяа тэгтээ хүн гай уулгүй заяа. Хатуугүй хэлэхгүй болохгүй. Нүрхээ дургүй өргөч чинь заяа. Хүмүүс гай болоо. Хүний эрүүл мэндээр тоглоод байна заяа. Иймэрхүү шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Тийм ээ. Энийг элдв нэг цохомбол хийдэн үгэн дээр суурлаад тийм ээ хүмүүсийн мэдлэгүүдийг үндэслээд тийм ээ тарих угаагаад яваад байна. Окей, болчих. Бай.